Сүхбаатар аймгийн Эрдэнэ төрлөختийн хурлын сонгуульд Монгол Ардын нам 16, ардчилсан нам 16 төлөөлөгчдөөр тэнцэж нэг тойрогт маргаан үүснээр эх 9-р сарын 25-нд нөхөн сонгуул явуулахар товлогдсон хүлээлтийн байдалтай байгаамаа. Инх төр нь Монгол Ардын намын Эрдэнэ төрлөختийн хурал дахь гишүүдийн хамтаар аймгийн иргэдийн баяр наадмад тэмдэглэж төрийн байгууллагад амарсан эзгүүгээр өмнөх цэцэг дарга Батцуурыг дуудуулж нутгийн удирдлагын ордонд орж ажиллааг хүлээж авна гэж Эрдэнэ төрлөختийн хурлын даргын өрөөний хаалга эвдэх зэргээр бужигнаан үүсгэсэн байна. Батцуур хэдийгээр хурамч албан бичиг ерхий сайдад очисон ч нэгэнд батламжилсан тул хүндэтгэлтэй хандаж хүлээж авч байна гэд өрөөгөө сулдаж өгсөн даваа гарагт ажил цуглангууд яслын танхимд тамга хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол ажлаа өгсөний дараа шалгуулах асуудлаар хуулийн байгууллагуудад хандна гэсэн байна. Хуулийн дор амьдрнаа хэдүүлээ. Өгнөө ерхий сайдын захирамж гарсан. Амралтын өдөр таарсан байна. Тэгээд нэгд өдрийн 11 цагаас албан ёсоор хамт олонныхаа өмнө 8 жил зүтгэсэн хүмүүсийнхээ өмнө Өгийн Эрдэнэтр дарга. За ийхүү тус аймаг хууль зөрчсөн даргатай болоод байна. Захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25/5-2 цэцэг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3 жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой гэж заасан байдаг. Тэгвэл цэцэг даргын ажлыг ийхүү яарч намаараа хүч төрж авсан инх төр нь өмнө нь хуваараа бизнес эрхэлж аймгийнхаа бүхий дэвжийг тэргүүлж байсан өнгөрсөн 5 дугаар сард улс төрд орж Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын дарга болсон нэг юм байна.